За хуучин болоод одоо та бүхний харагдж байгаа механик инженерийн сургууль буюу энэ уулзвар маань буцаж иргэдэг, зүү иргэдэг. Үүнээсээ улбаатайгаар нарны гүүр болоод баруун дөрвөн зам өгөөж, инх тайвны өргөн чөлөө, доошлоод бүр нарны зам, ингээд бөмбөр, гисэр, залуучууд гээд хөдөлгөөний хойноосоо урсаа чиглэлд бол нэлээдгүй ачаал өгдөг гол цэг нь бол механик инженерийн сургуулийн буцаж иргэлт буюу зүү иргэлт байсан. За үүнтэй холбоотойгоор хөдөлгөөн зохицуулт хийсэн. Тээврийн цагдаагийн албатай уулзврын голд орж зохицуулт хийдэг уулзвруудаас хамгийн өндөр зохицуулттай уулзвраар нь механик инженерийн сургууль бол явдаг байсан. Инженерийн сургуулийн уулзвар 23 оны 3 сарын 28-ны өглөө 6-аас 14 цагийн хооронд механик тээврийн сургууль 64 удаагийн зохицуулт, хөдөлгөөн зохицуулт хийдэг буюу хойноос урсаа чиглэл хөдөлгөөнийг татах зохицуулт хийдэг байсан болвол өнөө өглөөний өглөө 6-аас 14 цагийн байдлаар энэ зохион байгуулалтыг хийснээрээ ямар ч зохицуулт уулзврын галд орж зохицуулт хийгээгүй ийм зураг харагдаж байна. Бусч иргэлт нь өөрөө хөдөлгөөний аюулгүй байдал болоо зам тээврийн осол бусад одоо төвчрэл саатал бий болгох игнэ байр сэтгээс ахгуулаад зам тээврийн осол гарснаас шалтгаалсан зохиомол төвчрэл үүсгдэг байснаас шалтгаалж тус зохицуултыг хийжээ. За тэгэхээр иргэд маань яг хуучин болоод одоо та бүхэн цэнхээр харагдаж байгаа бол хотын төв хойноосоо буюу баруун дөрвөн зам өгөөжөөсөө механик тээврийн сургууль руу чиглэсэн хөдөлгөөн маань Алтан хотгон руу чиглэсэн хөдөлгөөнүүдтэйгээ нийлээд ерөөсөө маш ихээр буцаж иргэлтийг үүсгэдэг байсан. Алтан хотоос гарч ирсэн иргэд маань. За энэ хөдөлгөөнийг хоригдсноороо эдгээр хаашаа явах вэ гэхээр эдгээр орсон суугчид маань уулзврынхаа урдуур буюу Алтан хотныхаа урдлын жижиг үүртэй гарцаар гараад уулзврынхаа баруун талаас хоошоогоо зүү иргэх бүрэн боломжтой болж байгаа. Тэгэхээр яг тэр хуучин хэвшмэл одоо зорчлолтоосоо салахгүйгээр өнөөглөөний байдлаар бол зохиомол төвчрлийг бол жоохон гаргалаа. Одоо та бүхэн Алтан хотныхан гэрээсээ гараад хотын төв рүү явахын тулд уулзврын баруун талын орсон суугчид гэрээсээ гараад хотын төв рүү явахын тулд яг энэ улаанаар заасны дагуу урдлынхаа жижиг гарцаар гараад уулзврынхаа баруун талаас хоошоо зүү ирэхэд бол ямар ч хүндрэл сааталгүйгээр гарах боломжтой. Алтан хотныхан хотгондоо орох хөдөлгөөн бол тэр тэрнгүү хуучин голдрлороо буюу одоо тэр жижиг юуны улаанаар харуулсан байгаагаар баруун эргээд хуучин орцоороо ороо явчихна. За нарны хорооллынхан хэрхэн яаж хотын төв рүү явах вэ гэж. Одоо яг хуучин байгаа зохион байгуулалтаараа урагшаага UG арена зохицолбороо урагшаа гараад хараагуучдын төвийн уртлын замаар хоошо хотын төв рүүгээ нарны гүр рүү гарч болно. Хотын төвөөсөө гэрлүүгээ нарны хороол буюу уулзврынхаа зүүн талын орсон суугчид маань уулзвар дээрээ зүүн буюу бутж ирэхийг хоёр уулзвар дээр хоригдсан байгаа учраас одоо энэ цэнхэр заасны дагуу цагаан алганы уулзвраар баруун эргээд дараагийн захлаан түгээх уулзвраар баруун эргээд ингээд баруун эргээд тухайн уулзвар гудамж зам руу буюу 19-ийн үйлчлэгийн төв рүү орж болно. Мөн хоошоогоо зүү эргээд явчих болно. Эсвэл бол ногоон сумны дагуу зүү эргээд хаан бол дүүргийн уулзвраар хоошоо эргээд ингээд гарах бас замын сонголтууд байгаа. Тэгэхээр эргэж жолоочд маань өрөөсөө нөгөө буцаж эргээл би гэрлүүгөө ордог, буцаж эргээл би хотын төв рүү ордог гэдэг ойлголтоос одоо жоохон өөрөөр хөдөлгөөн зохион байгуулалтаа төлөвлөөд ингээд явах юм бол та бүхний төгжирдэг байсан гудамж замууд бол одоо харьцангуй өнөө өглөөний нөхцөл байдлаар бол харьцангуй хэвийн сэрэг үргэлжилж байна гэж хэлж болохоор байна. Одоо Алтан хотны иргэд маань одоо бид нэр юун дээрээ хотхон дотроо төгжих юм шүү гэдэг бас асуулгууд яваад байгаа тийм. Тэгэхээр өнөө өглөөний нөхцөл байдлаар тус зохион байгуулалтыг хийснээрээ энэ өмнөх нь үү? За өнөөдрийнх нь тийм. Өнөө өглөө яг хөдөлгөөн зохион байгуулалт хийхэд Алтан хотны одоо ордог гарц байна. Алтан хотны доторх хөдөлгөөний нөхцөл байдлууд бол яг жигд байдлаар ингээ харагдаж байна. 7:40-ийн хөдөлгөөний нөхцөл байдал байгаа хаа. За та бүхэн энэ бичлэгүүдийг бас хараарай. Одоо яг дундлынх нь хөдөлгөөн зохион байгуулалт урсгал хөдөлгөөн харагдаж байна. За яг одоогийн байдлаар бол ямар нэгэн байдлаар төгжирсэн. Одоо тэр цааталт нөгөө урдлын гарцны зам маань харагдаж байна. Уулзврын баруун талын гарц зам. Хосрогоо гэж байдаг. Одоо ингээд жижигхэн гүүрэн гарц маань тэнд харагдаж байна. Тэгэхээр тэнд бол ямар ч төгжир саатал байхгүй. Өмнө нь зүүн тийшээ явдггүй байсан учраас Алтан хотных маань дотроо төгжрээд гарч чаддгүй байсан бол одоо баруунаас зүүн чиглэх хөдөлгөөн маань ингээд хэвийн сэрэг жиг турдаар үргэлж байгаа учраас эргээгээд нөгөө нөлөөллөөрөө бус хөдөлгөөнүүд маань ингээд хэвийн болоод байгаа маа. Иргэдийн маань бухимдаад байгаа зүйл нь одоо нөгөө өмнөх төсөөллөөр өмнөх зорчлолтоороо явахаараа төгжрийн шүү гэдэг байдлаас эсэргүүцэлд илэрхийлээд байгаа. Бид бүхэн яг хичээл сургууль амарсан үеийг яагаад сонгосон бэ гэдэг юм бол хичээл сургууль амарчих үед хөдөлгөөн маань хэвших ёстой. Хичээл сургууль ороод хөдөлгөөний масс ихсэх үед бид нар хичээлээсээ очирч болохгүй те нөгөө хүүхдээ хичээл сургуулиасаа очирч болохгүй гэдэг үднээсээ хөвшүүлсэн байж байгаа тэр их массыг
хүлээж авч хөдөлгөөнөө хэвшүүлэх учраас энэ зохион байгуулалтыг хийсэн шүү. За одоо гурванчингийн гүүртэй холбоотой хөдөлгөөн зохион байгуулалтыг та бүхэн танилцуулъя. За хойноосоо ирж байгаа хөдөлгөөнийг харуулж та. Уулзуурын нэгчигт орсон хөдөлгөөн зохион байгуулалт. За одоо яг та бүхний харж байгаачлан одоо бол бид бүхэн өглөө 7 цагийн байдлын хөдөлгөөний нөхцөл байдал. Өнөө өглөө яагаад гурванчингийн гүүр орчмын хөдөлгөөн ихссэн бэ гэхээр эргэж жолооч нар маань мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалаад зорчид хөдөлгөөнөө сонгож явж чадахгүй хуучин хэвшмэл байдлаас одоо чигээрээ явах гад нэгчгийн хөдөлгөөнд рүү орох гээд одоо яг ийм дүр зураг үүсээд энэчнээсээ хөдөлгөөн маань баригдаад энэ нь гурванчингийн гүүрч гэдэг юм уу их тайвны өргөнчлөөндөө нөлөөлөд хороолтоо нөлөөлөд төгжир садал бий болсон. Тэгэхээр энэ хөдөлгөөнүүд маань хөвшээд бүгд баруун нэг чиглэлүүгөө ороод тойроод урдуураа баруун эргээд явчих юм бол хамгийн гол нь энэ уулзуур дээр одоо гэрлэн дохионы гормын хоёрхан буюу зүүн талаасаа орно, босоо хөдөлгөөн орно. Урд тайтал нь хоёрхан болцсон байгаа. Хүлээлт байхгүй болцсон. Өмнө нь бол уулзуурынхаа онцлог овиом том, явган зорчигчийн хөдөлгөөн том, явган хүний зам нь урт учраас 5 гэрэл дохионы горимтой буюу хүлээлтийн хугацаанд үүссэн төвчрөл маш их байсан. Хоёрдугаар асуудал нь энд юу болсон бэ гэхээр бас л нөгөө зорчид хөдөлгөөний сонголт буруугаар шалтгаалаад хүмүүс маань иргэд маань чигээрээ явж байгаад уулзуурыг баруунаас ирж байгаа хөдөлгөөнтэй огтлцоод энд төгжир садал бий болсон. Тэгэхээр энэ дээр ахаад зохион байгуулалт хийгээд бидэд одоо түүн хашлаг тэмдэглэгийг ахаад сайжруулад нэмэлтээр хийх гээд одоо яг ажиллаж байна. За энэ зурган дээр харагдаж байна. За ингээд тойроод орж ирээд баруунаасаа зүүн чиглэх буюу дэлгэрэх отгохноос наашаа гарч ирэхэд яг та бүхний харж байгаа энэ автобус явж байгаа энэ чиглэлд саатаад байгаа. Энэ саатаад байгаа чиглэлдээ хурд сааруулагч байгаа. Хурд сааруулагч байж байгаа шалтгаалаад хөдөлгөөний хурд багасаад энэчнээсээ баригдаад байгаа болохоос биш энэ хурд сааруулагчийг стандартын дагуу зөв хийгээд засварлаа янзлах юм бол энэ урс хөдөлгөөн маань урсах боломжтой байна гэсэн ийм юм харагдаж байна. За энэ юусоо баригдаад байгаа зүйл нь саяны хурд сааруулагчаас шалтгаалсан. Дээрэс нь иргэд маань зорчид хөдөлгөөнөө мэдэхгүй яг уулзуураас гарахтаа алба гүйцэж байгаа цагдаагийн албаагчтай чиглэлээ асуух юм уу те маргалдах юм уу ийм асуудал гарсны улмаас яг өнөө өглөөний үед бол ийм нөхцөл байдал үүссэн. Нийтийн тээврээс чиглэлийн маршрутад өөрчлөлт оруулсан. За энэчнээс иргэдэд анхааруулж хэлэхэд яг энэ дэлгэрэх хотхны урдлын 3 замын уулзуур дээр зүүн болон баруун эргэж болно. Баруун эрх нь ойл зөв. Зөв эрх нь ч зөв. Яг түр эргэж жолооч нар нэгчийн хөдөлгөөнд орсон гэхээр яг энэ арлаар зүү ирэхээр нөгөө хуучин хөвчлэрээ би урсгас хүрэх гээд байна гэдэг мэдрэмж аваад тэнгуүтээ урагшаагаа явчихад байна. Тэгэхээр энэ иргэд маань бүгд урагшаа явж маас өгөхгүйгээр зохиомжтой төгжрөд бий болохгүйгээр зүү ирэх боломжтой шүү гэдгийг бас та бүхэндээ хэлье.